Дархан эмпати сургууль 6, 7, 8, 9-р ангиудаа элсэлт авч байна. Илүү сайхан ирээдүйн төлөө урайтай Дархан эмпати сургууль нь 1994 онд Монгол Туркийн хамтарсан байдлаар байгуулагдсан 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үйл ажиллагаагаараа аймаг, улс, олон улсад үнэлэгдэж, дэлхийд чанарыг эрхэмлэгч байгуулгаар шалгарсан байна. За манай сургууль нь 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. За энэ хугацаанд амжилт чанараараа аймаг улс олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж үнэлэгдэж байгаа. Ирэх жил 6, 7, 8, 9-р ангидаа элсэлт авч хичээлнэ. Бидний ураа илүү сайхан ирээдүйн төлөө. Энэ хичээлийн жилд 15 бүлэгт 340 гаруй сурагч, 16 монгол багш, 10 турк багш, 21 ажилтнтай үйл ажиллагаагаа явуулж байна. Байгалийн ухааны хичээлийг англи хэлээр турк багш нар ордог, сурах, амьдрах орчныг орчин үеийн технологиудаар тохижуулсан, сурагчдын авиас сонирхлыг хөгжүүлж, сурагчдад судалгаа, дадлага, туршилгад суурилсан онлайн өргөн хүрээтэй мэдлэг чадварыг олгодог байна. Бас нэг давуу тал нь нэг ангийг турк болоод монгол багш нар удирддаг. Энэ нь хүүхдийн сургалт, хүмүүжил, төлөвшлөлт нь онцгой сайнаар нөлөөлдөг. Ном, авиас, зөв монгол хүүхэд сайн хичээл зэрэг хөтөлбөрүүдийг ч сургалтандаа амжилттай хэрэгжүүлж байна. Ном хөтөлбөрийн хүрээнд өдөр бүрийн сургалтын эхэнд бүх сурагчид ном уншдаг, мөн төгсөгчид болоод эцэг эхчүүд эмпати хэвлэлээс эрхлэн гаргадаг олон шилдэг номыг уншиж, уншсан номын агуулгаар шалгалт өгч, олон шагналуудын эзэн болдог юм а. Манай сургуулийн нэг онцлог нь өглөө алга 15 минут ном унших юм. Улирлын зөвлөлөөр биднээс уншсан номын агуулгаар шалгалт авдаг. Ганцхан биднэрч биш, эцэг эхчүүдэд ном уншиж мөн адил шалгалт авдаг. Манай сургууль уншсан номын шалгалтанд эхний байранд орсон сурагчид олон эцэг эхчүүдийг шагнаж урамшуулдаг. Тухайлбал амжилт үзүүлсэн эцэг эхчүүдийг Турк орноор хаялуулдаг. Авиас хөтөлбөрийн хүрээнд сурагчдаа хөгжүүлснээр олон улсын хэл соёлын наадамд жил бүр оролцсоор ирсэн байна. Манай сургууль хичээлээс гадна нийгмийн олон төрлийн үйл ажиллагаанд болон урлаг спортын олон тэмцээнүүдэд сурагчдаа оролцуулахаас гадна амжилттай оролцох орчин нөхцөлийг маш сайн бүрдүүлж өгдөг. Тухайлбал манай улсад олон дэлхийн 140 гаруй улсад зохион байгуулагддаг олон улсын хэл соёлын наадамд миний бие өмнө жил буюу 2015 онд улс их орноо төлөөлөн Франц улсад оролцоод ирсэн байгаа. Энэ жил ч бас мөн манай сургуулиас Америк, Кыргызстан, Казахстан, Сенегал улсуудад очиж оролцох гэж байна. Энэ мэтчилэн улсын болон олон улсын чанартай олон төрлийн тэмцээн уралдаануудад сурагчдаа маш их дэмжиж ажилладаг байгаа. Сайн хичээлийн хүрээнд аймгийн болоод улсын төрөлжсөн олимпиад, мөн олон улсын зохион бүтээх олимпиад, турк хэлний олимпиадуудад Монгол улсаа төлөөлөн олон шавнар нь оролцсоор ирсэн байна. Манай сургуулийн сурагчид нь аймгийн төрөлцсөн олимпиадууд болон аймгийн төрөлцсөн олимпиадуудад амжилттай оролцсон, улсын олимпиадад оролцох эрхээ олж авдаг юм аа. Мөн зохион бүтээх олимпиад буюу ISWP-д Монгол улсаа төлөөлөн манай сургуулийн сурагчид жил болго амжилттай оролцсоор ирсэн. Мөн турк дуу, бүжиг, шүлэг, турк хэлний дүрм зэргээр зохион явагддаг. Турк улсад зохион явагддаг олон улсын турк хэлний олимпиадад жил болго манай сургуулиас дэмжин манай сурагчид гадаад орныг зорж байна. Дархан эмпати сургуулийн давуу тал нь сурагчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн дотуур байр гал тогоотой. Сурагчид дотуур байранд амьдарснаар бие дааж сурах, шийдвэр гаргах, багаар ажиллах, бусадтай зохицон амьдрах арга ухаан сурах гээд олон чадваруудыг эзэмшдэг байна. Сурагчид сакс волейболын талбай, стандартын шаардлага хангасан хиймэл зүлгэн хөл бөмбөгийн талбай, элсний волейболын талбай, чөлөө цагаараа амарч суух сарвч, Монгол гэр дугуйн болоод алхах зам бүхий уужим орчин үеийн ногоон байгууламжинд алжаал ядаргаагаа тайлж цагийг зугаатай өнгөрүүлдэг. Дархан эмпати сургууль нь ирэх хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 5, 6, 7, 8 дугаар анги төгссөн сурагчдаас элсэлтээ авах гэж байна. Сурагчид эхний жилдээ англи, турк хэлний бэлтгэл хийж, ерөнхий эрдмийн хичээлүүд үзэж, ерөнхий боловсролын сургуулийн сургалт хөтөлбөрийн дагуу сурч 12 жилээр төгсөн бүрэн дунд боловсролыг эзэмшдэг. Англи, турк хэлийг үнзгэрүүлсэн судалдаг бөгөөд төгсөгт нь сурагч бүр компьютер болоод англи, турк хэлний сертификаттай төгсдөг байна. Жил бүр элсэлтийн
ерөнхий шалгалтанд амжилттай оролцож, улсын хэмжээнд эхний байруудыг тогтмол эзэлдэг төгсөгчид нь 100% гадаад дотоодын ихтэй сургуулиудад амжилттай элсэн суралцаж, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гарган өрсөлдөж чадахгүй хэмжээнд боловсрал эзэмшиж чаддаг юм а. Дархан Эмпати сургууль шинэ зууны залууст шилдэг боловсролыг түгээж байна.